За сайн байцгаана уу? Солонгийн мэрийн интернет зөвхт тавтаа мэрэлнэ. За өнөөдөр одоо танд илгээх тий таны тэ удмын өвгд эцсийн мессеж гэсэн ийм утгатай бол мэр хийж бодож байна. Тий одоо нэлээд одоо өвгд эцсийн одоо жоохон тийм нийтлэг биш нэлээд онцгой зүйл дээр тий тодорхой тийм мессеж бол авъя гэж бодож байна. Тий. За ингээд өнөөдөр тийм 3 сонголттой тасан харж чад одоо сэтгэлчийн татгад ба карта сонгороо 1 2 3 гэсэн одоо ийм дараалал авъя. За сонголтоо хийж завсар одоо надад хандаа өргөсөн тий дансаар YouTube-ийн супер танксаар тий хандаа өргөсөн бүх хүмүүстээ үнэхээр маш баярлалаа гэж хэлье. Тэгээ миний одоо тийм цаашид одоо бичлэг хийхдээ одоо урам зориг минь маш одоо өндөрт өргөж өгдөг шүү. Та бүхний хандаа гэж бол тийм дамжуулъя. За ингээд сонголтоо хийсэн бол тэг нэгдүгээр картаас эхлэе. За ингээд одоо нэгдүгээр карт сонгосон мэргийг эхлэе. Одоо таны өвгд эцэс илгээх танд хэрэгтэй мессеж гэсэн. Тэг энэ карт сонгосон хүмүүстэй нэр. За тэг бүх картуудаа эхлээ зэрэг одоо нэгдзээ. За ийм картууд гарсан байна. Өвгдээс нь ханаас нэгтэй хэлж байгаа юм шиг тий. Тэгээд юм эмэгтэй ойлго. Тэгээд энэ болохоор хүлээн. Тэгээд за ийм картад гарч ирсэн байна. За эхлээд ч гэсэн гэж бодож байна. За ингэж тавьчих. За таны одоо өвгд эцэс илгээх танд одоо хэрэгтэй мессеж гэх юм бол маа тэгээ ээжийн тал гэсэн ийм карт байна. Тэгэхээр таны юу одоо юу гжилмэр юм дэ өвгдээсээс илгээх мессеж гэх юм бол одоо таны шууд ээж тийм гараад ирчихэж байгаа байхгүй тий. Тэгэхээр таны эмэгтэй удмын ямар нэгэн одоо тийм удмын шарах гэх юм уу тий. Тийм эмэгтэй талаа тийм дагаж ирсэн. Тийм одоо та өөрийнхөө ээжийг уучлах ч юм уу эсвэл энэ нөгөө mother line гэдэг тэг карт тахгүй юу эмэгтэй шугам гэдэг. Тэгэхээр зэрэг одоогийн таны амьдралд одоо илэрч байгаа тэр зан төлөвтэй холбоотой ч юм уу эсвэл тийм ямар нэгэн одоо эмэгтэй удмаа дагсан ямар нэгэн зүйлтэй амьдралд чинь байна. Одоо удмын блок ч юм уу тий саад ч юм уу тий тийм зүйл байна. Тэгэхээр зэрэг эмэгтэй удам гэдэг чинь одоо ганцхан та биш те эмэгтэй гэхэлэр зэрэг та одоо таны ээжийн ээж эмээ те таны эмээгийн ээж бүр ээж гэх мэтлээ ингээд тийм эмэгтэй удмаа дагсан тийм ямар нэгэн удмын блок бол жоохон байдгаа те тийм айгүйх ингээд төвчээртэй эмэгтэй байхгүй анх одоо тийм төвчээртэй дуугүй үлдсэн ч юм уу доторх янз бүрийн зүйлээ те одоо гаргаж чадаагүй тийм ямар нэгэн золиослсон ямар нэгэн тийм зүйл байж магадгүй тийм энэ гинжиг тийм энэ ихийн шугам гэж энэ карт гарч болохоор энэ гинжиг та тэг ойлгох хэвээр те та тийм мэдэх хэвээр таслах хэвээр юм шиг тийм иймэрхүү зүйлийг танд хэлүүлж байгаа юм шиг санагдчихэв. Шууд ингээд мадр гэдэг тий. Ээжийн талын ээжийн шугам гарчиж байгаа байхгүй. Хинтлэн шугам. За иймэрхүү зүйл яаж ч юм тий хэлж байгаа юм шиг санагдчихэв. За энэ бол таны сонголтын карт байлаа. Тэгчээд за энэ картыг ингээд одоо харах юм бол тий нэ discovery тий нэ ол гэдэг ингээд өвгдөөс чинь ингээд цаанаас та өөрөө мэдж байгаа таны зүрхэнд ч байгаа та мэдж байгаа зү тэрийг одоо хумсрал ойлгож байхгүй. Илрүүлэлт те одоо хумсрлах те нуугдмал үнэн илрэх те өөрийгөө таних те удамд амьдсан мэдээлэл ил гарах гэдэг ийм карта. Тэгэхээр зэрэг тийм карт болохоос зэрэг та айл хэдийнтэй ингэ хэлж дээ те бүр цаанаас ч өвгдөөс та айл хэдийн хариуг нь мэдтгээ та өөрөө яг хумсрлахгүй байгаа ч гэсэн яг дотроо мэдэрдэг нэг зүйл байгаа тий. Тэгээд тэр одоо тавтагдаад байгаа тэр нэг зүйлийг та одоо тий анзаараа. Энэ нь болохоор одоо эмэгтэй удмын тий өөрийнхөө хэв маягийг одоо тий судлаараа таны ээж эмээ юу төвчиж юу залиасаж ирсэн тий. Тэрийг ер нь бол энэ эмэгтэй талаад агсан тийм
одоо удам дамж мэдээллийг та тий одоо илрүүлэх ёстой. Тийм discovery тий илрүүлэх ёстой, ойлгох ёстой тий. Тэгээд одоо эмэгтэй удмын нууц задрах ёстой гэдэг ч юм уу тий. Ер нь түүнийг одоо та өөрийн зан төлөөрөө ойлгоод тий тэгээд таслах тийм даалгавартай хүн шүү тий. Мэдрэмжээ сонс тий. Та дотроо бүгдийг мэдж байгаа одоо зөвхөн ухамсарлаад өвгдөөс чинь ингэ цаанаас хэлж өгч юм шиг. Одоо тэрийг ойлго тий. За иймэрхүү зүйл хэлж ирэх гэж бодож байна. За тэгээд хоёр дахь картыг харах юм бол тийм ногоон зүйлэн тий. Ногоон таны ээж, имэж мө таач мө нэлээд тийм зөөлхөн хүмүүс байж магадгүй. Айгу зөөлхөн тий ногоон одоо бүх юмыг твчээл өө за яах вэ би ингэ ч гэдэг чинь ер нь ингээд янз бүрийн би ингээд одоо тийм твчэж ирсэн тиймэрхүү хүн байж магадгүй. Тий одоо таны өөрийн зан төлөвийг чинь хэлж байгаа юм шиг одоо тэрийг ойлгоо гэж байгаа тий гэж юм шиг юм картын. Тэгэхээр зэрэг та өөрийн үн цэнийг тий жоох ингээд тийм буруу хитрхи зөөлхөн тий хитрхи ингээд тийм даахуур ингээд харж байна. Та айгүй маш даруухан байна гэж байгаа юм шиг тий. Ер нь ингээд та имийг ингээд тэсээл ингээд байх хэрэгтэй биш ээ. Та бол өөрөө тий дуртай юмаа сонгох тийм бол тий эрхтэй. Тийм таны одоогийн байдлыг хэлж байгаа юм санагдаж байна. Өгдөөц тий. Тэгээд бол ингээд таны дотор тийм маш зөөлхөн за яг би ингээл тэсэх ёстой гэдэг ч юм уу иймэрхүү програм өгд эцэс тий ялангуяа эмэгтэй шугамаас орж ирсэн тийм одоо програм бол тий байна тий таны одоогийн зан төлөв чи одоо хэлж байгаа шүү гэн. Тэгээд өөрийгөө тий одоо тий золиослохын зөв дандаа л би ингээл тэсээл тий ингээл дугаалаа ээж гэдэг ч юм зөөлхөн ийм тий жоох өөрийгөө жоох доогоор байлгасан ийм одоо золиослсон гэж хэлэх юм уу тий. Ийм програм бол байна, их зөөлхөн байна тий. Одоо эмэгтэй хүн л тий эсвэл та эрэгтэй хүнсэж хамаагүй эмэгтэй хүн шиг тиймэрхүү тий. Одоо таны дотор тийм зөөлхөн тий тим код байна. Би л ингээд айгүй ихийг өөрөх ёстой. Би л ингээд аач би тэсчээ гэдэг ч юм уу тий. Иймэрхүү код бол байгаа юм шиг байна. Тэгээ энэ бол тий юу одоо таны үнэн биш ээ тий. Энэ бол тийм удмын одоо зовж ирсэн жоохон тийм буруу айдас хүүцээс болсон нэг тиймэрхүү хит өөргөө дарагдуулсан тийм дадал юм аа. Яг таны бол үнэн биш ээ тий. Замс одоо таны юм байна гэж хэлж байгаа юм байна. Тий айгу зөөлхөн байна тий. Тэгээд энэ картыг харах юм бол ингээд нөгөө торт ингээд таслаад хуваадаг юу автомат. Тэгээд энэ одоо тийм буруу програм тий одоо эмэгтэй шугамаас орж ирсэн энэ одоо маш хитрхи ингээд юу номхон хөлцөнгөө энэ дадлыг одоо ингээд энэ кекийг энэ кек зүсгчээр ингээд зүсээд аваад тавьсан маа зү. Энийг та ингээд аваад өөрөөсөө тий авч болно гэж нүгдэж тий. Тийм тэгэхээр зэрэг тий зургийг харах юм бол ингэж тайлбарлаж болно. Тэгээд одоо та тий олон үед амьдсан тий өө ийм л байх хэвээр ингээл даруухан ингээл дугаал ингээл байж ах хэвээр гэдэг ч юм уу тий ингэсэн нэг одоо кодыг тий та юу одоо дотроо тий яг тийм ер нь иймэрхүү тий үед амьдсан иймэрхүү одоо код байгаад амиг дотроо одоо хүлээн зөвшөөрснөөр тий үнийг өөрөөсөө тасалж тий чадна шүү гэсэн иймэрхүү зүйл аль танд хэлж гин гэж бодож байна. Тэг ер нь бол ингэж л байх хэвээр ингээл дугаа чимээгүй зовоол тий ингээл янз бүрийн болсон ч ингээд тий өөрийнхөө санаа оноогоор байхгүй ингээл ийм байх хэвээр гэсэн нэг тийм удам дамжсан хөлцөнгөө байдал тий чимээгүй байх тий өөрийгөө золиослсон гэсэн энэ одоо програм тий нэг та одоо нөгөө хүлээж авдаг юм байна л да. Та энэ кодыг одоо өгөөсөхгүйгээр тэмцэхгүйгээр дотроо хүлээн зөвшөөрөхөд л те энэ код нилээ ингээд идэвхгүй болдог гинэ. За манай удамд ийм жоохон тийм байгаад ирсэн байна. Миний те одоо эмэг их те миний одоо удмын одоо ээжүүд те маш их одоо тайван хүлцэнгүй янз бүрийн олон эмэг төвчөж те ирсэн байна. Тэгээд нэг иймэрхүү зааш бидэнд ингээд өвлөгдөөд ороод ирсэн байна. Тэгээ одоо энийг бид автахгүй тий гэж хүлээн зөвшөөрөөд
Тэгэд тэрийг би энийг одоо амьдрал дээр давтмааргүй байна. Давтахгүй гэж ботход л энэ код ингээд юу таслаж болдог шүү гинэ. За ийм зүйлийг танд хэлж байгаа юм байна уу гэдээз. За ямар ч тань өвдөөс хэлэх мессежээр ийм зүйл гарлаа. Тэгчээд одоо танд энэ зүйл дээр одоо сэхүснэнгэрийн мессеж гэсэн сэхүснэнгэр өөрөө гараад ирсэн мэт энэ жилсгээ тий. Танд одоо сэхүснэнгэрийн мессеж гэх юм бол ер нь л өөрийнхөө одоо сүнслэг одоо сэхүснэнгэрүүдээсээ одоо тусламж авч олноо одоо энэ зүйл дээр тий. Одоо өвөг дээдсээ дуудах, өвөг дээдстэй залбирах, дуудах тий. Скол сэхүснэнгэр, скол сүнслэг хамгаалагч, spirit guide гэдэг чинь англиар тэр ч юм уу скол өөрийнхөө тий өвөг дээдс энэ одоо дотроо залбирах, мантра унших тий, тарин унших, залбирал хийх тиймэрхүү тий аргаар өөрийнхөө тий одоо шүтэж тэмширж авдаг тэнгэрүүдэд дуудаад тийм залбирал хийгээд энээсээ тий салж олно шүү гэсэн иймэрхүү зүйлийг одоо танд тий сэхүснэнгэр зөвлөж байгаа юм шиг санагдаж байна. За ингээд өндөрлөе. Тий нэгдүгээр картыг сонгосон би нэлээд тодорхой тайлбарлаа гэж бодож байна. Тий ээжийн талын шугам тий эхийн талын жоохон тийм блок өөрийгөө жоохон ингээд дарддаг тиймэрхүү дадал жоохон байж магадгүй. Тий энэ дээр чи одоо өөрөө тий юу таслаад энийг давтахгүй гэж болно шүү гэсэн ийм өвгдээцэн одоо мессеж гарлаа гэж бодож байна. За ингээд үнэхээр таалагдсан бол тий лайк бич. Тийм дараараа бас одоо өөрийнхөө сэтгэлээ тийм бичээрэй. Муу одоо намайг дэмжиж хүсэж байгаа өөрийгөө бас дэмжих хүсэж байгаа хүмүүс байх юм бол тийм нөгөө Angeles Mother гэсэн болохоор одоо таны одоо ээжийн талын эмэгтэй шугам маш гоё цэвэрхэн өөрөө айгуу сайхан одоо цэвэрхэн янз бүрийн тийм золиосны код ингээд одоо байхгүй болдог ч юм уу маш цэвэрлэгдээсэ гэж одоо өрөөгөөд айгуу гоё ээжийн имаар дараараа. Тийм бол таны одоо та өөрөө болон ээжийн талын одоо бүх одоо үр хойц болон удам ингээд гоё маш гоё цэврээрээ явах болтугай гэд Mother ээж гэсэн имаар дараараа. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн, сонирхсон одоо бүх хүмүүстээ маш баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 20 дугаар картыг сонгосон хүнийхээ эхлээ зэн картаа. Тавьчих. Картуудаа зэрэг нэгтэй. За энэ танд ногоон зүрхний чакраны ногоон картууд тэгээд ийм карт гарсан байна. За ингээд эхний таны сонголтын картаас эхлээд мессеж авъя гэж бодсон. Өвгдээцэн одоо таны өвгдээцэн одоо танд хэлэх мессеж. Тийм жоох ингээд онцгүй талбуудтай юм талах байна Тэгэхээр ер нь аль таны өвгдээцэн мессеж юм бол нөө шууд л одоо юу бие махбодын ариусал муу юм мэдэж гинүү тий хоолой засаараа гэсэн ийм мессеж шууд хамгийн картаас тий өгч जैन тийм. Тэгээд энэ нь болохоор тэр ер нь тодорхой нэгэн төрлийн хооллох хэв маягаас татгалзах тийм өөрчлөх тохиог бол танд өгч जैन. Тийм. Тэгээд бол таны бие бол тийм одоо өвгдээц бидний одоо өргөлжлөл таны бие бол одоо бидний ариун сүм юм аа. Тийм учраас одоо гэдэг юм муухай хоолоод одоо гэдэг хүний биеинд эрүүл бус тийм одоо янз бүрийн хоол хүнсээр дамжиж ирсэн хор олон тийм буруу зуршил одоо таны ингээд цуснд жоохон ингээд нөлөөлөх гэдэг шүү. Тийм ер нь жоохон идэж байгаа зүйлээ ухамсарлах замаар та өөрийгөө биш одоо бид нарыг
удмаа бас тэ ингээд удмын нэрийг бас ингэж засч чадна шүү. Ямар ч байсан тийм бие хайрлах тий юу үед нь яг л тийм биетэй болдог гэж ярьдаг тий. Тэгэхээр зэрэг тийм бие хайрлах нь одоо та өвгдөөс биднийг өөр хойчоо бас тий хүндэлж байгаа хэрэг шүү. Тэгээ ер нь бол тийм бие махбодын танд жоох асуудал ээж магадгүй юм байна. Чон буруу хооллолт ч юм уу, буруу хооллолтоос болсон өвчин ч юм уу. За өвчин биш юм аа гэж ямар ч зэнтэй нэг жоохон тийм тэгэхээр зэрэг ямар ч байсан одоо бие те хүндэлж маш одоо тийм натурал зөв хооллолт айгу хэрэгтэй шүү гэсэн юм өгдөөсөн мессеж байна. Тийм таны бие бол те зөвхөн таны бие бол биш юм байна. Энэ бол одоо удмын үргэлжлэл тийм ариун сүм гинэ удмын. Тэгэхээр зэрэг одоо энэ бие хайрлах нь одоо удмаа өөр хойцоо болон удмаа одоо хүнддэж байгаа хайрлаж байгаа маш том хэлбэр шүү гэсэн байна. Ямар ч хоолтож анхаараараа одоо бие махбодын ариусгал ба хоолтын засал гэсэн ийм утгаар би тайлбарлая. Энэ юугаар юм биш те. Энэ нэг хортой юм шиг цэг надад амар тусаад байгаа байхгүй юу? Тийм тэрүүгээр нь тайлбарлалаа. За тэгээд өгдөөцийн мессеж энэ бас хамгийн ихний мессеж тий. Тийм дараагийн мессеж болохоор зэрэг энэ ургамал өсөлт аваас ингээл ургаал тий. Айгу олон ургамал янз бүрийн тий. Тэгээ ер нь бол энэ бол нөгөө зүрхний чакрагийн картаа ногоон тий. Тэгэхээр зүрхний чакран дээр бууж байгаа учраас тийм таны хувьд 20 дахь карт сонгосон хүмүүсийн хувьд тий ер нь бол сэтгэл хөдлөлийн тийм төлөвшөлтийг таны одоо бие сэтгэл чинь танаас айгүй тийм шаардж байгаа тийм үе дээрээ тийм явж иж магадгүй ингээд өсөө цаашдээ ингээд одоо төлөвшөөд тийм тэгэхээр зэрэг ер нь бол таны бол ер нь аура гэрлэн бүрхүүл нэлээ одоо тэлж байгаа юм байна. Тийм тэлж байгаа шүү. Тэг ер нь бол одоо юу гэдэг хуучин таньдаг хүмүүс ч юм уу хуучин дадал зурсал ч юм уу ямар нэгэн хуучин зүйл чи өөрчлөгдөд та одоо нэлийн зөрчилтэй байж магадгүй одоо бие сэтгэлтэй тий. Тэгээ нэг жоохон тийм хэцүү нэг тийм зөрчилтэй үе одоо мэдэрч магадгүй. Тэгээд бол тий энэ бол өвдөлт биш те юм хэцүү зүйл биш харин өсөлтийн юу гинэ нөгөө чилээ гинэ өсөлтийн чилээ юм аа. Тий. Ямар ч гэсэн та юм ингээд нөгөө өсөөд өөрчлөгдөхөөр жоохон өвдөлт мэдэгдэв юм байна л да өвдөлт гэх юм шиг тий. Энэ бол ингээд жинхэнэ өвдөлт биш харин та өсөж байгаа тий. Тийм өсөлтийн бол тийм чилээ юм шүү гэж хэлж байна. Тэгээд ер нь бол бас өгдөөсөөс ирж байгаа бас нэг мессеж гэх юм бол тий одоо энэ дэр түрнэсэн тий юм дутагдах үе юм ингээ бүтэхгүй байх үе гэсэн тийм айдас хэрэг байгаа бол тэрийг таслан зогсоогоод тий ер нь ингээд таслан зогсоогоод таны одоо аавра ч юм уу таны биеинд одоо нэг тийм элбэг дэлбэгийн урсгалт тий элбэг дэлбэг хангалуун байдлын урсгал шилжих тийм трансформ ингээд хийгдэж байгаа юм байна. Ингээд өөрчлөгдөд байгаа хгүй өсөөд тэлээд ямар ч одоо таны аавра ингээд таны өвгдөөцтэй таны харсандаас тэнгэрүүлэх зэрэг танд юм өөрчлөлт хийж байгаа юм байна. Өсөлтийн тий. Тэгээд урд нь та яана ийм ч болохгүй байх вэ? Ийм ч мар дутчихгүй бүтэхгүй байх гэсэн айц хүзэж ингээд одоо жоохон байхгүй болоод одоо тэрийг ингэж таслаад элбэг дэлбэг байдлын тийм урсгал руу таны өвгдөөц чинь тий. Одоо тэнгэрүүд чинь ингэж шилжүүлэх юм трансформ хийгдэж байгаа. Тэгээд ингээд жоохон ингээд одоо өвдөлт ч юм уу жоохон тийм сонь зүйл мэдрэх юм бол энэ бол тий өсөлтийн жилээ юм шүү. Тэгтээс одоо санаа зовоорой гэж ах шиг байна. За ямар ч байсан танд өвгдөөцүүд маш их өсгөж таныг тий аураг томруулж байгаа тий. Гэсэн иймэрхүү мессеж танд илгээж байгаа юм шиг санагдаж байна. Өсөлт энэ элбэг дэлбэг одоо тариа тий. За дахиад хэлэх юм бол өвгдөөцөөс ирж байгаа мессеж юм бол хомсдлын сэтгэлгээ тий юм дутхгүй бүтэхгүй байх гэсэн тэр зүйлийг байдлыг талсан зогсоогоод танд одоо тий баялаг тий одоо элбэг дэлбэгийн тийм одоо урсгалд шилжүүлэх тийм трансформ тий цаан чи хийгдэж байгаа шүү. Энэ дээр бол тий
жоохон таны бие сэтгэлд одоо зөрчил те хууч юмдаа зурлах гэж чаач юм шиг юм зөрчил мэдэгдвэл тийм бити санаа зовоороо гэсэн. Иймэрхүү мессеж өгч байгаа юм байна. За хоёр дахь нь картыг авъя. За хоёр дахь нь карт болохоор зэрэг энэ цаана энэ нэг зүрхний чакраны карт гэхгүй юу? Гэт зүрх амар уйлцсан баг ингээ уйлцсан те гэл зүрхний чакра те ингээд твэрсэн. Тэгэхээр зэрэг энэ өгдөөцсөн мессеж юм бол тийм сүнслэг холбоотын нэг одоо хагцал гэдэг ч юм уу тий та ямар нэг юм зүйлээсээ хагцал үдсэн бол тэр бол тий тэр зүйлдээ таны хайртай хүн ч яж болно одоо хүмүүс эсвэл таны одоо бас хайртай амьтан ч яж болно шүү дээ тий ямар нэгэн юу ч яж болно тий ямар нэгэн хагцал маш ингээд хайрлж исэн сэтгэлээ өгж исэн тэр зүйлтэйг ингээд хагцал ингээд танд үдсэн бол тэр бол тэрийг бол төгсгөл гэж тийм бити бодороо энэ бол зөвхөн одоо хэлбэр төрсөө өөрчилж байгаа хэрэгээ одоо таны хайртай байсан хүмүүс таны хажууд байсан хайртай байсан одоо амьтан ч юм уу хүмүүс ч юм уу эднэр бол байгаа гэхдээ өөр хэмжээст яг хэвээрээ байгаа шүү та ингээд хэрэг ингээд гонигт ингээд автж байгаа бол одоо тэднийг зөвхөн тэдний гэрлийг л алж харахгүй байгаа. Яг үндэ бол тэд нар яг л хэвэндэл байгаа. Одоо хэлбэр дүрсэл өөрчилсөн болохоос шүү дээ. Тэгээд одоо өөрийнхөө ямар нэгэн юм одоо таны дотор ямар нэгэн хацал тийм хайртай хүмүүсээ ч юм уу хайртай юм ингээд урсж байгаа тийм одоо гониглаад аваад одоо тэрийгээ одоо баяр талархал болгож ал хувиргаараа тийм одоо та тэр хагцсан зүйлээ санахтаа уйлах биш тийм одоо тэднэртэй хамт байсан сайхан тэнд орсомжаараа ингээд зүрхээ нөгөө зүрхний чакра гэхгүй одоо зүрхээ тэнд дулаад сурч байгаараа гэсэн. За ийм өгдөөцсөн мессеж байна. За тэгээд тийм дараагийнх нь энэ карт. Энэ бас ингээл зогссон тэгэл тийм. Тэгээд энэ болохоор зэрэг тийм зогсолт гэдэг карт тэгээд танд одоо ингээл гацаал зогссон юм шиг яхаа мэдгүй ингээл та ингээд төгсдөг ч юм уу нэг тэгсэн байгаа бол энэ бол шин төвсний өмнөх одоо төр зогсолт шүү одоо өвдөөс чинь ингээд тэрсэн байна одоо төр зогсолт шүү ингээд хүүхэд ингээд төрхийн өмнө ингээд хүүхд төрхийн өмнө ч юм уу ингээд ихийн гизэн дотор мэдээж ингээд таг харанхуулгаар яг тэрэн шиг ч юм уу эсвэл ингээд нэг ямар нэгэн том өсөл дэвшлийн өмнөх нь нэг тийм тоосон үе байд юм байна л да таг ингээд яахаа мэдэхгүй тий яг том одоо ухаарлын үед ингээд төөрөгдөл ирдэг тий яг тэрэн шиг хүүхд төрхөн юм нэг харах байдаг тий яг тий одоо яг тэрэн шиг одоо таны хуучин одоо сэтгэлгээ тий хуучин хүмүүс одоо ингээд ажиллагаа болсон харин шин зүйл ингээ ирэх гэж чад. Гэхдээ тэр нь одоохондоо харахын одоо бүрлэж амжааг байгаа ч юм уу тийм байгаа шүү. Тэгэхээр зэрэг одоо таны ингээл нэг зогсолттой ч юм шиг яхаж битггүй ингээл төр зогссныг юм сонин үе та хэрэг мэдэрж байгаа бол тэр чинь бол таны сүнслэг өсөлтийн ингээ шилжилтийн үеэ. Тийм. Та ингээ юу ч хийхгүй байж болно юу ч хийхгүй ингээд байсан ч бас тийм заримдаа хамгийн тийм зөв халхан болдог шүү. Тийм бити санаа зовоо гэдэг ингээд таны өгдөөс чинь ингээд таныг тэрврээд ингээд тайвшруулж байгаа юм шиг. Энэ зүгээр ингээд шилжилтийн төр юм хоосон үе шүү. Удахгүй том өсөл дээр ингэсэндээ энэ дээр. За иймэрхүү зүйлийг танд хэлж өгч чадчих байна. За тэгээд одоо өгдөөс мессежийг дуусгаад одоо танд энэ өгдөөс мессеж дээр одоо сахиус нэгэн мессеж хэлт. Тэг ер нь бол эрүүл мэндэ бодоорой гэж нэг сахиус нэгэн мессеж байгаа тий. Тэгэд энэтэй холбогдуулаад ингээд хэрэг тайлбарлах юм бол одоо би бас сэтгэлийн ариусгал айгуу чухалаа тий хэлт тий эрүүл мэнд. Тийм тэг ер нь бол энэ мессеж нь болохоор зэрэг ер нь тийм нэг харах юм бол тийм нөгөө ногоон карттай гарсанд зүрхний чакра. Тэгэхээр зэрэг тийм сахиус нэг магадгүй ногоон карттай гаргасан болохоор зэрэг одоо тийм аргад эрдний ногоон гэрлэлэр тий өөрийгөө одоо эрүүл мэндэ сайжруулж тийм төсөөлөл хийж болох юм. Муу бол таны бие бол тий таны сүнсний чинь гэр таны одоо удмын тий бас ариун сүн тий
одоо сүнсний гэрэмшүүл тийм одоо тийм учраас юу гэдэг юм бэ? Эрүүл байх хэрэгтэй. Тэгээ одоо хоол хүнсээ сонгохдоо тий одоо энэ миний биед үнэхээр одоо сайн байж чадах уу, эрдэс бацин минь тий энэ хүч чадах уу гэж энэ миний идэж уух гэж энэ зүйл үнэхээр миний биед тий одоо сайн зүйл өгөх үү, сайн эз бодис болж чадах уу гэж асууж ингэж тий хоолундаа тий сонгож байгаараа тий. За ямар ч гэсэн эрүүл мэндэ бодороо ялангуяа тий одоо биендээ юу идэж ууж тий тэрэн дээр маш одоо анхааралтай тий натурал тий зөв эрүүл хүнс сонгороо гэж ашиг байна. За сахиус нэмэр мессеж юм байлаа. За ингээд хоёр дахь энэ карт сонгосон нэмрийг өндөрлөе. Тий нэлийн тодорхой тайлбарсан бах гэж найдаж байна. Тэгээд одоо та намайг одоо ингээд өндөрлөе. Үнэхээр таараа таалагдсан бол тий лайк тараа битгий мартаараа. Тэгээд та намайг дэмжих хүсэлтэй бүгд өөрийнхөө тий цаашдын байдлыг сайнаар зөвнөх хүсэлтэй хүмүүс байх юм бол тий одоо ургамлыг төлөөлөөд мод чинь дандаа өсөлт, дэвжилт, өөрчлөлт, цэцгэлтийг бол тийм бэлгэлдэг. Энэ дээр түр юу ч хэлээ. Энэ дээр нөгөө нэг таны нөгөө нэг өсөлтийн жоохон одоо нэг тийм сонин үе байгаа бол тэр чинь таны өсөлтийн тийм чилээ юм шүү те. Одоо таны нөгөө элбэг те одоо тийм баялагын урсгал руу одоо ингэ шилжүүлж одоо цаан чим шилжилт хийж байгаа гэж хэлсэн учраас энийг бэлэгдээд мод элбэг таны амьдрал цэцгэлэх болтугай гэдэг. За мод гэсэн юмар дараараа 2 дахь карт сонгосон. Тэгэх юм бол та намайг дэмжиж байгаа бүгд өөрийгөө сайнаар зөвхөмж байгаа гэсэн үг ээ. За ингээд тий одоо одоо өөрийнхөө энийг сонсоод өөрийнхөө сэтгэлээ бас тийм бичиж олно. Тийм бусад хүмүүс ч гэсэн бас тий уншиг тий. За ингээд одоо өндөрлөе. Одоо энэ үртэл үзсэн сонирхсан одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 3 дахь карт сонгосон юм гэлээ. За энэ карта тэгээд картуудаа бүгд дээр ингээд үзье. За иймэрхүү картад гарч ирсэн байна. За ингээд тэгээд хамгийн ихний сонголтын картнаас одоо танд өгөгдсөн мессеж авч өгье. За энэ болохоор зэрэг цаг хугацаа тийм маш их олон цаг хугацаад амжаад ингээд дуусч байгаа юм шиг тий хичээл хийгээд ингээд тий айгу амжилтад авсан гэсэн юм утгатай тийм карта. Тийм тэгэхээр зэрэг энэгээр одоо өгдөж танд юу таны өгдөжтэй юу хэлүүлж яана гэхээр зэрэг ер нь ингээд урт удаан хугацаанд үргэлжлсэн ямар нэгэн хүнд нөхцөл байдал ингээд дуусч байгаа юм шигтэй ийм карта. Тэгэхээр зэрэг таны өгдөж болохоор зэрэг тий одоо та тий маш хүнд хичээлийг амжилтад авлаа тий одоо манай удмын тий хэдэн үе ингээд тий хэдэн үе чинь тий бүр ингээд одоо дамжсан одоо хүнд өвлөө өрийг ч юм уу та өөрийн тий төвчээр хайраар ингээд тайлж чадсан шүү. Тэгээ одоо ингээд хичээл дууссан гэнэ хэлээсэн тий хичээл дууссан одоо таны өмнө тий хаалттай байсан одоо хаалгууд ингэ нэрэгдэж эхэлж байгаа шүү. Одоо бидний зүгээс те одоо чамайг айгуу сайнаар одоо ажиллаж байна. Тэнийг ажиллаж гэж очвол те. Тий ажиллаж байгаа шүү. Ингээд тий зүгээр л тайван өөрийнхөө те шагналыг хүлээж авах гэсэн юм гоё утгатай карта. За ямар ч зүгдээсэн хамгийн ихний мессеж бол энэ л ямар нэгэн одоо үеийн өөр ингэ төсгөл болоо та ямар одоо өгдөөцөөс ирсэн тэр одоо юу гэж хэлмээр юм те удмын хэдэн үед амжсан тэр хүнд үеийн өрийгтэй ингэж давж өөрийн төвчээрээр ингэж тэнд авч чадлаа те одоо ингэж таныг одоо ажиллал те зөвхөн одоо хүлээж яана гэсэн юм гоё үгийг танд хэлж байгаа юм байна өгдөөц. За тэгээд тийм дараагийн картыг харъя. За дараагийн карт болохоор зэрэг энэ нөгөө анар жимс ахгүй тий. Анар жимс юм шиг байна. Тэгээ хараа бүр ингээд анар жимс ингээд дотор нь эдэн бүр бас юу байгаа даахгүй анар. Тэг хүн байгаа дотор. Бүр ингээд анар жимс гэдэг чинь одоо юу гэдэг юуны хувьд 7 дугаар чакра
хувьд ингээд бүрэн одоо төлөвшөөд юу гэмдээ бүр ингээд боловсрсан хүнийг тийм төлөөлдөг. Тэгэхээр энэ бас өөрөө 7 дугаар чакрагийн карт ахаа тийм байна. Тэгэхээр зэрэг өвөг дээдсээс одоо танд хэрүүлж байгаа мессеж болохоор зэрэг тийм одоо та маш олон төрөлд амьдсан хүнд сорилтуудыг яг энтэй ингээд яагаад хэлэх юм бол одоо сорилтуудыг давж одоо сүнснийхаа талбайд одоо тарьсан энэ анар жимсийнхаа сайн үүлийн өрийнхээ үр жимсийг хүртэхэд ингээд тийм бэлэн болж яхаар ингээд бүр ингээд бэлэн болцмааз улаагаад тийм та одоо ямар нэгэн туршлагагүй нэгэн бишээ харин ингээд амьдралын ингээд одоо үннийг таньсан одоо нэлээ одоо тийм боловсрсан тийм одоо сүнс болсон байна. Ер нь бол таны хичээл зүтгэл бол удамдаа ол үнэлэгдсэн. Тэгээд одоо ингээд та өөрийнхөө амжилтынхаа анар жимсийнхаа одоо амтыг бол мэдрээрэй гэсэн байна. Ингээд айгу ингээд боловсрсан та ингээд гүйцсэн тийм ямар ч байсан lesson гэж гарсан айгу олон төрөлд амьдсан хүнд сорилтуудыг даваад та нэлээд туршлагатай болсон нэлээд одоо боловсрсан сүнс болсон шүү таныг одоо удамд бол маш их өндрөөр үнэлж байна. Одоо гоё энэ жимсийн хамтыг амтлаа гэсэн ийм мессеж танд өгч байгаа юм байна. 2 дахь мессеж нь за януучлаараа тэгчээд 3 дахь мессеж нь fashion. Тийм нөгөө наран сүлжээний картаа. 3 дугаар чакра тийм. 3 дугаар чакраны карт гарсан болохоор зэрэг ер нь бол одоо бол хийж бүтээ гэж ах шүү юм. Ер нь бүтээлч байдал одоо энэ юу гэмдэ таны нэг авиас чадвар өв залгамжлагдсан байж магадгүй эсвэл ингээд өв дээдс нэлээ үнэлж байгаа өв дээдстэй ингээд шалгуулж байгаа байхгүй тийм авиасаа нэг иймэрхүү байдал шүү толгойд орж ирж байна. За тэгээд ер нь бол ийм байна. Та магадгүй одоо таны өв дээдс удамд бол маш их ур чадвартай гарын дүүтэй ч юм уусгүй урлагийн мэдрэмжтэй ч юм уусгүй ямар нэгэн тийм бүтээлч гэн бол байдаг гинэ таны нөгөө 3 дугаар чакра чинь нэлээ тийм бүтээлч байхгүй чакра ер нь бол ингээд ажил төрөл аягүй ингээд тийм бүтээлчээр хийдэг тийм бол одомын бол хүн таны дотор тийм одоо бүтээлчтэй өв дээдсүүд аягүй олон байсан тийм ген бол одоо байдаг. Тэгээд таны дотор одоо ингээд тэр ген жааг дөрвөлжж байгаа фашн тийм дөрвөлжж байгаа та одоо ямар нэгэн зүйл бүтээж тойрож өөрийгөө бол илэрхийлээ тайлхий одоо боловсрогдоод аягүй туршлагатай дууссан тэгээд одоо таны бүтээлч байдал чинь хамгийн том удмын засал хамгийн том одоо хөвч болно шүү удамжин айл хэд ингэ таны үнэлж байгаа хин та одоо би ямар нэгэн зүйл хийж бүтээ та айл хэдийн чаддаг болсон туршлагатай болсон гэж байна. За тэгчээд дараагийн карт ингэ харах юм бол энэ болохоор зэрэг одоо хоолой урдны карт аа. Синхрон өнгөтэй хоолой урдны карт аа. Тэгэхээр ингээд үннээ хэл гэдэг байхгүй бүх юм үннээ л хэл Тэгэхээр одоо үннийг тунхаглах гэсэн юм карт аа Тэгэхээр зэрэг хоолой урдны карт болохоор зэрэг таны одоо өв дээдсээс одоо мессеж гэх юм бол одоо таны эрэл бол өөрийнхөө дуу хоолойг олох явдал юм аа. Та ингээд тийм айгу дэндүү одоо удаан хугацаанд одоо бусдын үгээр байж ингээд айгу даруухан ч юм уу тийм хэлэхгүй ч юм уу тийм өөрийнхөө үнийг нууж иржсэн бол одоо тийм таны үг хэл үзэл бодол чинь одоо таны тийм зам болох хэвээр та хэлхийг хүссэн зүйлээ зоригтой хэл тийм тэр үед одоо таны хайж ясан хаалганууд ч өөрөө тийм нэг тийм байна л да. Та яг үннээр явал үнэн юм хэлээл хэлмээр байгаа үгээ хэлээд хүссэн зүйлээ зоригтой хэлээ гэх юм бол одоо тийм зарим одоо тань хааж ясан хаалгууд чинь хайж ясан хаалгууд чинь одоо нэгдэн шүү гэсэн иймэрхүү зүйл бол хэлж гин удмаас өвдөж мессеж за ингээд бүгдэрийн тайлт тусчаад одоо хамгийн сүүлийн одоо өвдөж мессеж энэ мэрэгэн дээр одоо сахиус нэнгэрийн мессеж энэ нөгөө
Хүлэгт Баатар те айгу. Хуйгт Баатар гэдэг ийм карта. Энэ нөгөө нэг өмнөх амьдралын картууд тахгүй эднэр. Тэгээ та өмнө нь юу байсан бэ? Одоо зохиос нэг мессеж гэх юм бол та өмнө нь одоо удмын тийм хамгаалагч сүнсэйсэн байж магадгүй. Та удамдаа одоо хамгийн зоригтой тийм дайчин сүнсний тийм үргэлжлэл шүү гэж одоо тийм зохиос нэнгүрдэл таны хэлж байна. Та удмынхаа тийм хамгийн зоригтой тийм дайчин тийм сүнсний бол тийм үргэлжлэлээ энэ урд насны картахгүй. Та урд наснда магадгүй те хаан ноён ч юм уу их орноо хамгаалсан хатан ч юм уу тийм эмэгтэй хүн сжээл те ямар ч бас нэг тийм язгууртан ч юм шиг ямар ч бас зүгээр хүн бол биш те хаан ноёд эсвэл одоо тийм их орноо одоо нутгаа хамгаалж исэн юм те хуйгт тийм баатар байсан байж магадгүй юм байна. Тийм ямар ч байсан юу ч байсан бай ямар нэгэн энгийн бол биш. Нэг тийм хайднууд ямар ч гэсэн их орноо ингэж хамгаалсан айгүй зоригтой дайчин тийм сүнсний бол тэг үргэлжлэлээ. Тэгээд одоо тэрхүү үнэнч чанар те тэсвэр тэг хатуужил чинь одоо таны юу цуснд чинь байна те. Тийм тэгэхээр зэрэг ер нь ингээд ямар нэгэн танд одоо ингээд хүнд хэцүү үе ингээд тохиолдох юм бол өв дээдсийнхаа тэрхүү те тийм дайчин те сүнсийг бол дуудаа те. Та хизээч одоо юмд тийм бууж өгөх ёсгүй те. Тийм та урд насандаа ч гэсэн дандаа л тийм алалт тийм байгуулж ирсэн те. Тэгээ бол одоо энэ насандаа ч гэсэн та өөрийнхөө удмыг өргөх те. Тийм одоо дайчин тийм байж чадна гэсэн. Ийм сахиус нэг мессеж юм шиг. Үнэхээр амар сүртэй амар гоё харагдаж байна энэ карт те. За ингээд хамгийн сүүлчийн карт бол үнэхээр гайхамшигтай гоё мессежүүд гарлаа гэж бодож байна. Тийм за ингээд үнэхээр таараад таалагдсан бол тийм лайк дараараа амуу тийм сэтгэлдээ бичээрэй. Тийм гоё санагдсан бол тийм. Тийм за ингээд өндөрлөө тэгээд энэ картыг сонгосон хүмүүс одоо намайг дэмжихийг хүсээд мөн та өөрийгөө тий цаашид сайнаар зөгнөхийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол энэ баатрийн одоо хуйгт тий хүлэгт хуйгтын баатрийн эможи шиг тийм эможи байх юм бол тийм дараараа тэгвчээж болно. Нартай хүн ч юм уу тий ямар нэгэн тийм баатрийн тийм эможи байвал дараараа байхгүй бол энэ нөгөө хуйгт театр хүлэг театр гэж орчуулд юм билээ энийг. Ингээ бичсэн ч болно эсвэл энэ уртээвэл Баатар гэж зөв монголоор бичсэн ч болно тий. Эсвэл ийм одоо Баатрын юм дараараа тэгм бол 3 дахь картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа мөн та өөрийгөө сайнаар бэлэгдэж байгаа гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ нүртэл үзсэн сонирхсан одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.